Одоогийн энэ оны байдлаар бид нар хяналттай оруулаад 6 төсөл үйл ажиллагааг цуцсан байна. Явцсан удаашрсан төслүүд бол бид нар хариуцлагын тооцоод хяналттай засаг даргын захирамжаар байгуулагдсан хяналттай оролцоод асуудлуудаа шийдээд явж байгаа. Хоёрдугаар өнөөдөр 2025 он болцсон байна. Хууль 2015 онд батлагдсан. За тэгээд засаг даргын захирамж гараад гэр ороллогыг оролцуулах стратеги төлөвлөгөөг боловсруулах тухай ажлын хэсэг гарцсан, зөвлөх компани үйлчлэгээ авцсан. Өнөөдөр яг судалгааны шатанд явж байгаа. Тэгэхээр бид нар ухаан байгууллагатай байгуулж байгаа гэрээ энэ онд энэ стратеги төлөвлөгөө бид нар иргэдийн болоор орж танилцуулж батлуулах хэрэгтэй. Энэ яах гэдэг юм гэхээр яг одоо байгаа энэ төлөвлөлтөөр нийтдээ 148 мянган айлын орос үз баригдах хэрэгтэй. Энэ нийт гэр оролтын төлөлтийн байршлууд дээр. Өнөөдрийн байдлаар ашиглалтанд орсон нэг 23 мянган айлын орос үз ашиглалтанд орсон байна. Тэгэхээр нэг 20 өрхөө хувийн биелэлттэй явж байгаа байхгүй. Тэгэхээр яг 10 жил өнгөрчихжээ. Хууль батлагдаад тэгээ хэрэгжил бас удаашралтай байна. Тэгээ түрүүний ярьж байгаа нийслэлс ч гэсэн хүлээс үүргүүдэд биелүүлээгүй зөндөө тохиолдлууд байгаа. Одоо сургууль цэцэрлэгтэй холбоотой асуудлууд бол яг цэвэр нийслэлд үргэлжлэж байгаа. Тэгэхээр бид нар энэ концепц яах вэ гэвэл одоо их Сэлб дэд төв, 6 дэд төв, Улаанбаатар хотын гэр ороллын орон сууцлал авцааны төвчлөлийг бууруулах тухай хууль гээд 23 оны 12 сард батлагдсан бас нэг шинэ загвар байсан. Нийслэл өөрөө бүх газрыг чөлөөлөё, төлөлтийг батлая. Араас нь компаниудаа боломжоор нь жижиглээд хуваагаад шууд оруулаад бариулъя гэх бас нэг кейсээр үзэж байгаа. Ер нь бол нийслэл өнгөрсөн хугацаанд янз бүрийн байдлаар гэр ороллыг оролцуулж утааг бууруулах чиглэлээр арга хэмжээнд авсан бил. Хамгийн амжилттай явж байгаа нь уулын гэр оролт дахин төлөлт. Одоогийн араас нь бид нар энэ дэд төвүүдийг оролцуулах ажил хийгдээд явж байна. Тэгэхээр энэ стратеги төлөвлөгөө оролцуулах стратеги төлөвлөгөөнөөс бас нэлээд гарч ирэх гэж харж байна. Тэгээд энэгээр иргэдийн болоор оруулж батлуулаад дээрээс нь барилгын ам дээр бас хуулийн шинжилсэн хариулах ажлын хэсэг гарцсан байна. Энэ дээр бид нэр саналуудаа оруулаад цаашдаа ажлаа эрчимжүүлэх боломж олцоо байна гэж харж байгаа. Яг энэ гэр оролтын дахин төлөлт дээрээс өнөөдөр 34 компани нэгж алдаагийн засаад оноогийн цааш нь өргөжлүүлэл явъя л гэсэн юм байр суурьтай байна. Манай байгууллага дээр одоо бүх иргэдээс 3 талт гэрээнүүдээр манай дээр хадгалагдаж байгаа. Компаниудтай өдөр тутам уулзаад одоо нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлын иргэдийн хуралд бол асуудлуудаа бүгдийг оруулж танилцуулаад шаардлагатай арга хэмжээнүүдэд аваад явж байгаа л гэдэг юм байр суурьтай. Эндээс гарч байгаа саналуудыг бид нар тусгаад тэр стратеги төлөвлөгөө дахиад энэ хуулийг шинжилж байгаа ажлын хэсэгтээ бас энэ саналуудыг болгож тавья.